Сайн үзэгчдээ романы нэмэлтгэх үеийнхтүүнийхээ part part ч гэдэг ах юм байхгүй. Тэгээ угаасаа хамгийн сүүлчийн part болохоор тэгээд энэ part-н дээр болохоор бүгдээрээ тулаан болон адал явдлыг явах болно. Гэхдээ адал явдал бараг болохгүй л дээ. Тэгээд энэ бол жим романс гэдэг жижиг юм оролцохгүй гэсэн үг. Тэгээд хурдан дуусгана. Тэгээд угаасаа амар жирийн төрөл гэсэн үг. За тэгээд бичлэндээ эхэлцгээе. Хайчны дагсан Рачелч ядарсан байх өгөөд яасан бэ гэсэн чинь хайжин өөрөө амар урт шатаар яваад байдаг. Тэгснээ жирийн алах гаргаж ирснээ шууд төмөр хаалгыг бол нам ганц цохоор ивддэг. Энийг нь харсан Рачелч шууд яаж жирийн алахаар төмөр хаалгыг цогцчих вэ гэд дээдлний болж байгаа доотлолт нь дайн болж явах өгөө яасан бэ гэсэн чинь нэгэн хулгайч нөөний шилвэж чулууг барьсан. Тэгтэл нэгэн одоо хамгаалагч хүү тиймэрхүү гай шууд дээрээс нь үсэснээр чи надын цохилтоос болцчих уу гэд. Гэтэ Наруто шиг хувилж чаддаг хулгайч байх өгөөд шууд иш тийшээ бултдаг. За тэгээд дээдлийн давхраас доошоо хаажаа буух өгөөд яасан бэ гэсэн чинь одоо тийм тэр чулууг нь авсныг мэдээд энэ бол бүр таамаглалцсан байсан гэсэн үг. За тэгээ мөн энэ гай нь болохоор тийм хулгайч шиг энэ шидэт чулууг хулгайлуулах гэж байсан хүн хайчин чи энийг нь аль хэдийнэ төлөвлөсөн машиныг нь замаас гаргах өгөөд нөгөө гайн шууд гар буу гарган ирэх үед булчинтай гай Rachel-ыг барьцаалцсан. Нөгөө гайг бол шууд нам унтуулдаг. Гэвч хайжинч нөгөөнийг шидэт чулуутай харьцгийг гар буугаараа чиглүүлэх үед нөгөө булчинтай гайч шууд цохих гэж оролдоно. Гэвч хайжин нүдэн анихгүй зүгээр зогсож явах өгөө чи надын анхаарлыг татлаа гэд ер нь бол тийм өршөөсөн гэсэн үг. Тэгээ энэ гэмтэл тулааны дараа дахин нэгэн тулаан болсон нэгэн эсрэг нэг тулаан байгаа. Тэгээ энэ тулаан болохоор суухоо болон хайжийн хоёрын тулаан. За яах гэж тулдах байгаа вэ гэсэн чинь манай суухоо болохоор хайжны амар мундаг гэж бодож байгаа. Тиймээс болохоор тийм чамтай би одоо хүчээ үзье гэж жирийн практик тулаан хийж байгаа гэсэн үг. Энэ тулаанд нь болохоор хайжийн өөрийнхөө body time skill-ээрээ суухаануудын бүх скиллүүдээс болцож идэг. Тэгсэн даруйдаа өөрийнхөө гар буугаар суухааны хажуу талыг бууддаг. Гэвч суухоо хажны ард өөрийнхөө спидээр гүйцэн ирэх өгөөд байдал IQ-гээр хажийн хамгийн түрүүнд модноос слаймаараа уяад холддог. Гэвч суухаа дахин урд нь гарч ирэн цохих гэж оролдох үед суухаа нэгэн алчуур дээр гიშгсэнийг хараад хаажийн шууд алчуурын татан унгааж артталт нь гараа явсан. Бас скиллээр овоо хүчтэй. Хайжин ч ядарсан гэртээ урж ирэх өгөөд бас нэгэн зүйл бодож байгаа нь юу вэ гэсэн чинь тэр шидийн чулуу нь маш олон өнгийн болон чадварын хүчтэй юм байлээ. Тэдний бүгднийг нийлүүлээд бас нэгэн төрлийн хүч гарч ирнэ. Хайжин суугаар ингээд нэг ресторанд ороод шидийн чулуу олно гэд байж байгаа үед нэгэн хар костюм унсан гай байх. Энэ хар костюм унсан гай нь болохоор ягаан байдаг. Яах гэж байгаа вэ гэсэн чинь ийм фаст фуд болох нэг тийм хурдан олонд бол дуртай юм байлээ. Тиймээс дандаа ирж авдаг. Энийг нь мэдсэн ягаанаа шууд 3 хоног ер нь бол хайжин баг харагдаагүй. За хэдэн өдрийн дараах суухоо би энийг агуу олсон гэд нэгэн нарийнхан нүхтэй юу бол хардаг. Хайжинч нэг урт хонгол харах өгөөд өөрийнхөө нүдэрээ хартал тэр холын мухар уулнаас цаашаа гарчхаар хэмжээний их юм байлээ. Тэгтэл цаанаас нь хоёр ангууч ирэх өгөөд энэ хоёр ангууч нь жирийн ангууч биш. Энэ нь бол хорон санаатнуудын агент гэж байдаг. Тэрнтэйгээ адилхан энэ бол чөтгөрийн агентийн хоёр ангууч юм байлээ. Энийг нь мэдсэн хайжинч шууд гайхаж байгаа юм чинь. Суухад хоёлаа нуугдъя гэтэл нөгөөний хоёр ангууч нь бид хоёр хоёлаа юу олох зүйлээ олсон гэд энэ бол яваад өгдөг. Энэ бол тийм бас хэлж байгаа юм хараалдгүй. Энэ нэгэн онцлог шиг зүйл авах өгөөд энэ онцлогын цааталт нь энэ бол тийм шагнал юм байдаг юм байлээ.
Мөн чөтгөрийн ангинд нь энийг нь хайх гэж орлоо. Тэгээд дотор нь бол амар шидийн төрөл байгаа юм шиг л байлээ л дээ. Тэгээ энэний дараа болохоор тийм хаажийн суух хоёр олсон ч байхгүй, олоогүй ч байхгүй. Ер нь яасан гэсэн чинь хаажийн суухад нэг мөчр олж өгдөг. Тэр мөчр нь болохоор жирийн мөчр биш, шидийн төрлийн мөчр юм байлээ. Тэр нь бол амар хүчтэй. Завшиж чаддаг гэсэн үг. Тэгээд өөр багш нь нэг тэмцээн ч юм уу нэг тиймэрхүү одоо шалгалтанд оруулдаг. Тэр энэ шалгалт нь болохоор мөсөн агуун дотор нь бол урт хонгил та нар надын одоо оргил дээр гарч ирээ. Тэгвэл би та нарыг бол 100 гаргая гэд. Хаажин ч манай эдийг дагуулсан явах өгөөд нөгөө нэг хар устай нэг эмэгтэй яагаад түүний зүг байгаад тахаа яагаад надын буруу байгаа юм бэ гэхээр Рачлиг ер нь бол өөрийнхөө явах гэж байгаа зам руу авч явах гэж олддог. Гэвч хаажин ч өгөхгүй байх өгөөд тэр барай байгаа надаа итгээгээд ер нь бол шууд бараг секунд нэрээ хамгийн түрүүний номер 1 байрыг авсан. Мөн эд тэрүүгээр аль тийшээ хаана юу байгааг хэлэх ёстой. Тэгээ хэлээд өгдөг. За дараагийн тулаан болохоор 5 эсрэг 5 болох цагааны эсрэг хар байгаа. Манай эдийн хар тууцаар нүдийн бооцсон. Тэгээд ер нь бол харахгүй үлдээд бас харахгүй байгаа нь багшиг дагаад явж болно. Хаажин болохоор хар баг авах өгөөд хаажины эсрэг нэгэн хүн эмэгтэй үзчихээд тэр эмэгтэй нь болохоор ягаанаа авах өгөөд ягаанаач өөрийнхөө тууцаараа тууцх юм уу? За тууцаараа яч дөө. Тууцаараа манай хаажины гар бууг булаагаад авдаг. Гэвч хаажин өөрийнхөө гар бууг буцаагаад өөртөө авах өгөөд яаж авсан бэ гэсэн чинь слаймаар авсан болж таардаг. Тэгээ авснаа өөрийнхөө сумыг цэнэглэн өөсөн бууддаг. Гэвч шууд буудаагүй. Ер нь бол хажуу талын ханыг нь буудсан. За тэгээд бүгдээрээ одоо шууд унжруулад явах зүгээр жирийнээр юу зэ. Дотор нэгэн куб болох өгөөд энэ куб нь яадаг куб вэ гэсэн чинь одоо тийм өөрийнх нь одоо тулааных нь одоо өөрийнхөө багтаа оноо нэмдэг юм бэлээ. Хайчин энийг олцоод өөрийнхөө скилээ унтуулах хий болгон 0-оор бүхэлдээ цацтаа гэсэн үг. Гэхдээ бас нэгэн одоо тийм айтем олдог. Гэхдээ би энэ айтемыг мэдэхгүй болохоор бүгдээрээ оригцгоё. Тэгээ энэ бол амар шидийн төрлийн чадвартай юм шиг хэлээ. Тэгээ хайжины царайг харуул амар аз жаргалтай байна. Хаажин Рачлийн ард гарч ирэх өгөө Рачл ядарсан байдаг. Яасан бэ гэсэн чинь доошоо унахта шууд суухад таарсан. Тэгэхээр суухаа болон бусдаас нь зугтаад арай гэж ирсэн болж таарна. Хаажин чи ихэм тулж тэгээд өөрийнхөө нөгөө нэг олсон кубээ өгөх өгөөд цагаан багийн хүмүүс ирж идэг. Хаажин шаркаг явуулан өөрөө тэдэртэй тулдахаар болдог. За тэгээ энэ тулаан нь болохоор тийм хүчрхлээ тулаан биш. Гэхдээ бас нэг амар гоё жижиг төрлийн тулаан. Цагаан багийн танкч өөдөөс нь хажин л үсрэх үед Рачлийн ардаас нэгэн сум явдаг. Гэвч хаажин энийг харсан даруйда өөрийнхөө гар буугаар нөгөө нэг сум руу будан дабл кил хийхээр нэг цагаан багийн танк руу явуулдаг. Цагаан багийн танк руу духруу нонон хедшот явдаг. Энийг нь харсан цагаан багийн танкч чи өөрийнхөө багийн үнийг онж болохгүй шүү дээ гэх үед ер нь бол өөрөө яллагдан хар туузаар өөрийнхөө нүдийг болгодоо гэсэн. Жишээл хамгийн дээдлийн давхарт хурж ирэх үед хар багийн хүмүүс энд нь цугласан байна. Манай эдийг доошо бууж ирэх үед цагаан багийн хүмүүс бүгдээрээ айл хэдийнэ ялагдсан байдаг. Тэгээд энэ тулаанд болохоор хар багийн хүмүүс бүгдээрээ ялсан байдаг. Тэгээд энд бүх нэр өгөө бүгдээрээ. Хувилагч гэх нэр үгүй заяа. За хувилагч болон
Харка хоёр бол ярьж идэг. Юуны талаар ярьж байгаа нь бол баг зэрэг харагддаггүй. Бас жижиг зүйл би олсон болохоор Харка яганаад нэг зүйл өгдөг. Тэр юу өгсөн бэ гэсэн чинь Бурхны үр гэдэг нөгөө нэг амар үнэтэй үр өгч идэг. Бас дахиад нэг жижигхэн зүйл нь болохоор Шаркагийн ах нь сэрэгчээж бол тардаг. Нөгөө нэг чөтгөрийн үр нь 89% таар нь бол сэрэх гэж байгаа, өөрөө чөтгөр болгож байгаа. Энийг нь харсан хаажинч гутраа сууж явах өгөөд өөрийнхөө гараар одоо сэрвэл шууд өөрийнхөө гараа хорооно гэдэг нь мэддэгдэж байгаа. За тэгээ энд нь болохоор амар бас дахин жижиг зүйл. Хаажинд маань менежер маань нэг гоё цахилгаан дугуй авч өгнө. Тэгээ энэ цахилгаан дугуй нь болохоор өөрөө тийм одоо цүнх болж хувирдаг, амар гоё хурдан гэсэн. Жижиг Рачел маань ресторанд хоол идэж явах өгөөд хаажийн жижиг Рачел нэг зүйл хэлье гэдэг. Тэр жижиг зүйл нь юу вэ гэсэн чинь өөрөө хаажи маань аялалд явж байгаа. Гэхдээ удахгүй байгаад баг цагийн дотор хүрч ирнэ гэдэг. Тэр нэг улсын хэлдэггүй. Тэгээ улсын явсан бол улсын хэлэг байсан. Тэр нэг очиж байгаа нэг газар руу нь очсноо. Ер нь бол нэг мишн даалгавар хийгээд. Энэ даалгаврыг нь болохоор хардак өгдөг. Тэгээ энэ одоо ямар даалгаврыг гэсэн чинь одоо чөтгөрийн цустай энэ одоо хувилсан хүмүүсийг алаагээд энэ чөтгөрийн цустай хүмүүс нь одоо гаднаа хүн шарагдаг мөртлөө дотроо бол чөтгөрийн зантай байлээ. Энийг нь харсан нөгөө нэг хорон санаатай агенц чи за энэ бол сайн хүн байна гэ. Энэ өөрийнхөө багт авж байгаа. Бараг хэдэн цагийн дотор хүрээд ирж байгаа юм чинь бараг өдөр явсан орой. Тэгээд бас тулааны дараа нэг аялал орохгүй бол болохгүй. Энэ аялал нь болохоор баг зэрэг хоррор төрлийн аялал юм шиг санагдчихж байгаа надаа. Манай эдийг төөрөх үед нэгэн хөгшөө ах нэг оймуудын дундаас гарч ирснээр би та нарт замчлаад өгье гэдэг. Тэснэ энэ замчлалт нь гэснээ яасан бэ гэсэн өөрсдийнх нь манай эдийн юмыг авах гэж оролдож байгаа. Ер нь бол хоослох гэж оролдож байгаа. Баахан үнсээр тойруулан одоо зэвсэг мэсэг барьцсан. Манай эд бол шид ашиглаж чаддаггүй. Гэтэл бусад тойрцсон байсан хүмүүсүүдийн толгойг шууд снайпераар буудаж авах өгөөд нэгэн урт үстэй манай хаажны барьдаг нэгэн шотганыг барьцсан. Энэ болохоор өөрөө хаажийн хөвшөрсөн хаажин байдаг. Яасан бэ гэсэн чинь одоо хаажийн манай эдээс бол төөрцөн. Тэснээс шидийн төрөлд бол хоригдсон гэсэн. Шидийн төрөлд хоригдсон гэсэн чинь гадаа манай хэдий оригинал газар нь болохоор энэ газруудаас 1 секунд нь болохоор 1 жил явдаг гэсэн. Одоо ойлгохгүй байгаа нь бол манай эдийн одоо байгаа энэ баг Dominic Special гэсэн үг дээ. Тэгээ энэ Dominic Special болохоор манай энд удаан байна. За 1 жил байвал одоо гаднах оригинал ертөнцийн нь 1 секундын хурдтайгаар явна. Амар удаан. Бараг бурхны явъя юм дөө. Тэгэхдээ бас хаажийн нөгөө эдд маань хоол хийж өгөх өгөөд тэгээ энд нь угаасаа баахан баян хүмүүс цуглдсан. Гаднах махыг харснаа ганцхан амттай мах байж магадгүйгээд ганцыг амсаж үзтэл амар амттай бол байдаг. Хаажийн эдэж дулсан хүмүүст ямар төлөвлөгөөтэй байгааг тайлбарладаг. Энэ төлөвлөгөө нь болохоор манай хаажийн одоо тийм жижиг чулуунууд олно. Тэгээд жижиг чулуунуудыг олвол эндээс гарч олно гэдэг. Тэгэхдээ энэ жижиг чулуунууд гэдэг байгаа нь болохоор ийм одоо эдгээр манай Dominic Special гэдэг байгаа залуус энэ харагдаж байгаа бусад хүмүүс жинхэнэ биш. Энэ бол өмнөх төрөлд өмнөх бараг 1990 онд л хүрээд ирсэн л гэсэн үг баг. Ер нь бол Яганагийн тайлбарж байгаагаар болохоор нэг самхыг устгах хэвээр. Тэр самхыг устгахдаа амар олон хүмүүс байж магадгүйгээд сууханы ганц тэр аримтан төлөвлөлдуулаад энэ бол манай эд ялаа гэж боддог. Тэгээд энэ төлөвлөгөөнд ч угаасаа бүтэх өгөөд энэ босс гэдэг байгаа нөхөр одоо энэ харагдаж байгаа нөхөр нь чадвар нь болохоор олон чөтгөр гаргаж чаддаг. Тэгтээ бүгдээрээ зүгээр шууд үсрээд боссуудын тулаар руу явцгаая. Хаажинч буу гаргаж ирэх өгөөд өөсөн буддаг гэвч
босс маань шууд өөрийнхөө мангасуудаар сумнууд нь хааж идэг. Гэвч нийл цус мус явж байгаа. Гэвч хаажийн сумаа дуусгах үед нэгэн гэртээ сумнууд байдаг. Гэвч энийгээ дуусгачвал угаасаа ялж чадахгүй гэдгийг мэдж байгаа хаажийн бүли тайм ашиглан мангасуудын дух руу ганц буудан ялдаг. Бас боссоо ялах үед баахан олон шагнал авах үедээ нэг муу зүйл таарсан Шаркагийн ах нь сэрцэн гэдэг юу байдаг. Энийг нь мэдсэн хайжинч Шаркаг имлэг рүү нь хүргэж өгснөө. Энэ бол өөрөө Харкатай уулзсан. Харкатай яах гэж уулзсан бэ гэсэн чинь тэр Шаркагийн ахын ер нь бол хороохж байгаа захиалга өгдөг. Гэтэ өөрөө аална гэдгийг мэдүүлдэг. Тэгээ манай хэд болохоор сүлгчийн дүр мөрд орцсон. Тэгээ хэсэг зурд болохоор Шаркагийн ах болон хаажийн хоёр баг зэрэг ярилцдаг. Энэ ярилцсан дунд нь Шаркагийн ах аль хэдийнэ чөтгөр олох гэж байгааг мэдсэн хаажийн шууд буудан нас баруулдаг. Тэгээ угаасаа өөрийнхөө гараар буудсан тэгээ хүн алсан болохоор өөрөө шууд травматай болцсон байх нь тодорхой хэрэг. За тэгээд энэ бичлэгээ энэ хүрээд дуусгая. За тэгээд угаасаа энэ бичлэг энэ хүрээд дуусж байгаа юм чинь дараагийн webtoon байгаа гэсэн үг. За тэгээд дараагийн webtoon дээр болохоор би тулаантай webtoon оруулъя гэж бодож байгаа. Тэгээд like and sub дарахаа бүү мартаарай. Тэгээ bye bye.